бодлоо биеийн тамир спортын улсын хороо Олимпийн сайттай болоод Манданбадраа давхсан чинь Олимпизмын түүхэнд хамгийн муу амжилт гаргасан жил болчихоо хэдүүлээ те. Энэ шигшэвагууд дээр энэ ямар хариуцлага тооцож байна? Татвар төлөгчдийн мөнгөөр түүхэнд байгаагүй хамгийн их зардал гаргасан дэмжлэгтэй л ийм жилүүд өнгөрсөн дөө. Тэгээ одоо энэний мөрөөр авж байгаа арга хэмжээнүүд ер нь юу вэ? Энийг нэг хэлээч биеийн тамир спортын улсын хороо. Биеийн тамир спортын улсын хороо үндсэн шгшээг бүрдүүлэхийн үйл ажиллагаанд зориулан 24 онд бол 25.74 төгрөгийг зарсан авсан зүйлс. Тэгээд энэ дээр бол 26 төрлийн спортын төрөл шгшээг барьж байгаа. За олимпиад оролцсон амжилтын талаар бол холбоотууд 2017 оны хуулиараа шгшөөгийг бүрдүүлэн зохион байгуулж бэлтгэл сургалтыг хангах үүргийг холбоо төрийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр гэрээр гүйцэтгүүлэхээр тусгасан байгаа. Холбоотуудтай бид бол тайлан хариулах шаардлага тавьсан байгаа. Тайлан эрэнгүүд бид нар дүгнэлтээ гаргана. За дүгнэлт гарч засгийн газар дээр олимпиад бэлтгэх үндэсний орон дээр бид нар тайлангаа тавиад энэ хүрээнд цаашаага ямар хариуцлагын шийдвэр гарах вэ гэдгийг ингээд танилцуулаад явнаа. За тэр биеийн тамир спортын улсын хороо өнгөрсөн хавар одоо бид нэр сонгуулийн өмнө биеийн тамир спортын тухай хуулийг шинчилж баталж өгсөн. Холбоодод хариуцлага шилжүүлэх эрхэн та нар байгаад байгаа мөртлөөсөө холбоодуудад хариуцлагаасаа бултаж одоо холбоодууд мэддэг юмаа гэдэг ингээд бултаад идэг байсан байдлыг чинь болиулж байгаа шүү дээ. Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлж байгаа байхгүй юу? Татвар төлөгчдийн мөнгөөр л бүгдийг нь дамжуулж хийлгэж байгаа холбоодоор. Холбоод хариуцлага бүтэн хүлээдэггүй. Тамирчид нь ёс зүй сахилга хариуцлага барьдаггүй. Ийм байдлыг нь болиулаад өгөөч л гэж бид нэр яриад байгаа шүү дээ. Насаар нь цалин авдаг хүмүүс байна. Нөгөөдөл нь гадуур бөөн дуулан шууган тариал нийгэмд буруу үлгэр дуурайл үзүүлээд байна. Тэр энэ хүмүүсээ хариуцлагажуулах тал дээр нь анхаарч энэ улсын төсвийн мөнгөний зарлагыг хариуцлагатай болгооч л гэдэг юм ярьж байгаа шүү. Тэгээд хэдүүлээ бас энийг дахиад ярилцсанаа. За танд нэг шүнтэй санал нэг байгаа спорттой холбоотойгоо бид нэр хариуцлага асуудлыг ярина. Энд дээр нэг асуудал байгаа. Бид нар нөгөө 22.7 тэрбумыг 24 онд зарж байгаа. Энэ задлагаараа бол тэмцээн уралдаанд 12.5, баг тамирчдын цалинд 5.6, гадаад дотоодын бэлтгэл 4.2 гэдэг ингээд задрагаа тодорхой тоог нь би бас тааханд хөргүүлээ. Тэгээ хамгийн гол нь шгшөөгийн бүрэлдэхүүнд байж байгаа багш дасгалжуулагчдын цаашдын нөгөө бэлтгэл сургалтын дасгалжуулалтын төвшингийн хэрхэн яаж сургалтыг авч явах вэ гэдэг энэ дээр бол бид нар нарийн одоо төлөвлөгөө судалгаа гарганаа. Энэ олимпиад гаргаж байгаа энэ амжилтын дараагаар бид нар өчигдрөөс ахгүйн төрийн байгууллагуудаас хилцүүлэг явж байгаа. Тэгээд саналуудыг авч байгаа. Тэгээд өөрсдийн төвшөндөө ч гэсэн одоо паралимпиад уусгаар зэрэг энэ дээр нэгдсэн дүгнэлтээ гаргаад тэгээд хаана алдаа гаргасан, аль алдаагаа бид нар яаж засах вэ гэдгийг ингээд төвшөндөө ярилцаад явцгаанаа. Тэгээд та бүдгийн саналыг дэмжиж байна.